Тэгээ ерөөсөө нөгөө нэг тэр брэнд үүсгээдэн ч гэдэг юм үү те эсвэл ингээд энэ гэж ерөөсөө бодоогүй. Биднээс чинь ерөөсөө ганцхан зорилготой. Тэрний юу гэхээр ориг пүүзийг Монголд зарах. Юу нэг сонирхолтой нөгөө нэг үнэтэй брендийг яг тэр чанартаагаар нь залуучууд хүргэх гэсэн одоо сэтлээс ихсэн биш үү? Тийм. Одоо залуучуудтай хандаж хэлэхэд Монгол улсыг хөгжүүлэхэд боловсрол хамгийн чухал юм байна. За сайн байцгаана, ингээд санаа суу подкастын ээлж нэгэн шинэ дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаараар бид нар маш сонирхолтой сэдвээр ярилцах болно. Энэ бол одоо бэлгэн хувцсны салбар байгаа маа. За тэгэхээр өнөөдрийн дугаарт бол одоо K50 брендийг үүсгэн байгуулсан Мөнх Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. За тэрээр бол 2009 оноос хойш одоо энэ салбарт ажиллаж байгаа. За сүүлийн үед бол одоо баг хувцас загвар зохион бүтээгч болсон гэж байгаа. Яагаад гэвэл нөгөө хийж байгаа үйлдвэрлэл хувцас болгон дээр шинэлэг инновацыг маш ихээр шингээж байгаа. Бид нар бол одоо хувцлал хувцгийг аваад өмсчдэг. Гэхдээ үгүй юм байна. Цаана ингээд хувцсны материал, чанар гэдэг маш олон юм яригдаг. Энэ бүгдийг одоо маш нарийнаар соргоор шийдэж одоо яг хэрэглэгчтэй хэрэгтэй байдлыг хангаж гаргаж ирж байгаа. Энэ брэнд одоо юу одоо сая хэлдэг K50 гэдэг энэ брэнд үүсгэн байгасан. Мөнх Эрдэнэтэй энэ салбараар одоо инновац одоо энэ технологи нь юу болоод байгаа маш нарийн ярилцсанаа. Хүмүүс бол энэ брендийн талаар ам сайтайдаг. Яагаад гэвэл хувцснууд нь үнэхээр чанартай. Яагаад гэж Японоос бүгд навчирсан юм билээ шүү дээ. Бүр хийлгэж. За тэгэхээр цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн Мөнх Эрдэнэтэй энэ өдрийн мэндийг хүргье. Гадаж гисэн энэ өдрийн минь төргийа. Тэгээ энэ сайхан подкастнда урьж оролцуулж байгаад бас маш их баярлж байна. Би ч одоо анх удаага подкастнд орж байгаа. Жохон буруу зөв ярьчих магадгүй шүү өнөө шүү. Тэгэхээр гайлгаа. За тэгэхээр ер нь энэ брэндээ ер нь хизээ гисэн энэ салбарт хизээ орсон ер нь өөрийнх чинь одоо түүхээс эхлэе да. Ер нь хаанаас сурж агаад яг энэ хувцсыг зах зээл рүү орохоор болов те. Бид нэр 2009 оноос пүүз зарж эхэлсэн. Оригинал пүүз. Тэгээд явсаар хагаад 15 онд бид нэг Chicago shop гэдэг дэлгүүр ажиллаулаа. За тэндээс явсаар хагаад 19 онд K50 гэдэг дэлгүүрийг ажиллаулаа. Манай найз битээр хоёулаа хамтраад тэндээсээ бид нар ч нөгөө Америкаас нөгөө юм модуль авчир зардаг гэсэн шүү дээ. Тэгж жагаад нөгөөтгөө хийгээд жоохон уйтгартай санагдаад за ер нь өөртөө ингээд зохиогоод хийтэй. Бид нар ч нөгөө хажуугаар нь Supreme зөндөө олон брэндүүдийн хувцсыг бас зардаг байсан. Тэгээ тэрийгэ ингээд үнэтэй байгаад байгаа байхгүй. Жишээ нь одоо ингээд нэг бид нар нэг Supreme-ийн нэг цамц ингээд худалдаж аваад Монгол зарна штэ. Тэгэхэд ингээд нэг сая мая болчдөг тий. Тэгэл нөгөөдгөө чинь бид нар залуучуудад яг тэр чанараар нь буцаагаад арай хамтхан хүрэх тэр боломжуудыг хайж эхэлсэн. Тэгээ судалгаанууд яваад тэрнээс өмнө бид нар 2015 оноос оймс хийгээд эхэлсэн байсан. Оймсоо тэгээ зарч чадахгүй нөгөө бид нар 15,000 20,000 оймс зарах гэж хүлээж авахгүй шүү дээ. Nike-ийн оймс чинь 22,500 ч гэдэг юм уу те. Гоё оймснууд байгаад байдаг. Тэгэхээр манайхыг гоё байсан ч гэсэн хүмүүс авахгүй учраас бид нэ пүүзнийхээ хажуугаар дагалдуулж өгөөд тэгээд нэг тэр чинь нэг 10 худалдаа өгчтэй болоо 100 худалдаа өгчтэй болоод ингэж явсаар хагаад оймсоо тэгээ бид тэр энэ дунд чинь баг 17-8 удаа сайжруулад тэгээд явсаар хагаад нэг оймс толчиж байгаа. За тэгээд оймс нэг хийлгүүлээл ингээл явж байгаад дараа нь за нэг юудэнтэй цамц хийлгүүлээ. Тэгээд нэг юудэнтэй цамц гаргаад тэгээ ингээл эн чинь ингээд баг багаар ингээд явсаар хагаад тэгээд ерөөхдөө бол яг одоогийн түвшинд л ирж байгаа юм л та. Зөв. Ер нь их сонирхолтой нөгөө нэг үнэтэй брендийг яг тэр чанартаагаар нь залуучууд хүргэх гэсэн одоо сэтлээс ихсэн биш үү? Тийм. Тэгээд нөгөө энэний дунд бас хийгээд явж хахад манай нөгөө нэг дэлгүүрээр чи ингэж орж гардаг юм 25 насныхан, 35 насныхан, 45 насныхан, 55 насныхан ч гэдэг юм тийм үеуд байгаа юм л та. Тэгээ нөгөө хөшөө ах нартай ч айгүй кофе уусан. Дэлгүүрт юм кофе юм шинтэй. Тэгээд энэ цэндийн мөнх хөрглөд чимэдэндээ нөгөө гадаад явдлын яамны сайт байсан. Тийм. Тэгээ мөнх хөрглөхтэй айгүй их санаа бодол солилцдог байсан. За одоо нэг юм ийж ингэж энийг яах вэ, тэрийг яах вэ, тэр хүн чинь тойл шиг бараг л бүх салбар дээр ярьдаг. Тэгээд тэр дундаас за ер нь ингээд бид нэр даав тий даавыг ер нь бол ингээд нэвтрүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээ Монголд ч нэг юм даав болон полистерийн орцтой хувцсууд айгүй их байгааддаг. Полистер ч нөгөө микрополистер гэдэг нэг юм эрүүл мэндэд бас нэг хортой юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс юу яах гээд салах тий залуучууд бас нэг эрүүл мэнд талаас зөв юм өгөх нэгдүгürt хоёрдугаарт юу яах одоо яг нэг одоо тухайн жилийнх нь одоо ургуулсан давуугаар тухайн жилд нь
одоо тэр утас олгоод тий тэрийг нь буцаагаад ингээд даавуу болгоод даавуугаар нь бид нар ингээд хувц хийсэн нэг юм фреш бүтээгдэхүүнийг бий болгоё гэдэг үүднээс тэр чи одоо ингээд зөвхөн баг ингээд нөгөө хөнгөн урамлалаас нь эхэлж ийн гэсэн үг шүү дээ. Иймэрхүү байдлаар бид нар одоо зориг тавиад тэгэд хийж эхэлсэн. Тэгээ манай оймс ч юм бол яг нөгөө тухайн жилийнхаа утсаар хийж байгаа учраас илэгдэл хорогдол нь арай бага тий. Тэгээ бид нар эхлээд 55 грамын оймс хийдэг байсан. Тэрийгээ сайжруулад 65 грамын оймс болгосон. Тэнгүүтлээ агааржуулалт нэмсэн. Тэгээд нөгөө нэг манай оймснууд ч нөгөө нэг сахартай хүмүүс айгүй хавдаг. Тэнгүүт нөгөө нэг бариад ахаар тэд нар ч нөгөө нэг ингээд дахиад барингууд ч ингээд өвчмөнд нь асуудалтай байдаг шүү. Тэнгүүд энийгээ суул болгооч гэдэг шаардлагыг аюух тавьж ирсэн байхгүй. Тэнгүүд нь бид нэр арай суллаад нэхэлтийг нь жоохон суллаад тэгээд сайжруулалт хийгдээд энэ дунд ингээд зөндөө олон сайжруулалт явсаар хагаад сүүлдээ манай нөгөө нэг оймс гарч ирж байна. Тэгсэн чинь оймс нэр дахиад асуудлууд гарч ирж байгаа. Ямар асуудлууд гарч ирж байгаа гэхээр нөгөө гэр бүлэрээ өмсдөг. Аав нь нэг юм нөгөө бид нар чинь ингээд цагаан дээр хар логотой эсвэл нөгөө хар дээр цагаан логотой л ижиж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө аав нь өмсдөг. Хүүхэд нь өмсдөг те. Тэнгүүт хоорондоо нөгөө оймсоо ялгадаг байдаг юм асуудлууд гараад. Тэгэхээр тэрийг нь бид нар дахиад өөрчлөх гээд нөгөө оймсон дээрх логоныхоо өнгийг өөр болгоод 10 өөр өнгийн логотой болгоод за одоо чи 1-ээс 5 дахь өдөр хүртэл өмсөхдөө 1 дахьт нь цэнгэр 2 дахьт нь улаан 3 дахьт нь ягаан ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар өмсөх боломжтой болгоод. Тэгэхээр нөгөө тэр чинь ингээд өдөр болго өөр өмсгөрч дахиад оймсных нь уул нь идэлгээ нь бас хурцсаж байгаа юм ер нь бол. Тэгэхээр манайхаас жишээ нэг 10 оймс авахд тэр хүн 3-5 жилийн хугацаанд ингээд өмсөд дуусгах жишээний боломжтой болж эхэлж байгаа хөөх. Дээрээс нь нөгөө яалгадаг. Аав нь цэнхэр өмстэй бол хүүхэд нь нэг ягаан өмстэй ч гэдэг юм те. Хвчлэнгээр нэг иймэрхүү юмнуудыг ингээд шингээгээд яваад байгаа. За тэгээ одоо манай оймс нөчмөр нарантуул энэ тэнд дуурамлын хүртэл гараад ирсэн бэл. Тэгээд нөгөө зарим худалдаа авагч нар тэндээс оймс авсан чинь тэр нь муу байлээ, муудсан байлээ гэдэг асуудал гараад тахгүй гайхаад. Тэгсэн чи манайх дуурайлгаад хэлсэн. Арай чанар муутай шүү. Тэгэхээр манай оймсаас ингээд нэлийн бас хүн төрж байгаа болохоор буцаагаад нөгөө хүмүүс ингээд дуурайгаад хийгээд байна гэсэн үг шүү дээ. Тэр нь л би тийм л бол гэж хараад байгаа. Зүг. За тэгээд юу цамц подолкн дээр бас зөндөө олон юм байсан. Подолкч нөгөө монголчууд хөвчлэн дандаа юм нөгөө нимгэн тэгээд юм полистер орсон давгаа айгу гой мой гэдэг ингээд үзээд байдсан шүү дээ. Тэнгүүд уул нь ингээд нөгөө нэг дотроо юм бүтэн байлгадаг юм материал байгаа байхгүй юу? Мань нэрийг хэлж чадахгүй байна. Гэхдээ ер нь бол тийм материалууд байгаа. Нөгөө технологи юм байгаа учраас. Тэгээ бид нар тэднүүсийг одоо энэ жил ингээд дуршаад нилээд юм дуршаад кул те. Тэгээд кул нь дотроо ингээд юм бүтэн байлгадаг материалтай бодолкнууд одоо энэ жилээс туршаад хийгдэх гэлж байгаа. За тэгээд ерөөхдөө нөгөө ингээд дизайн хийхээр бодолч аюу хэцүү. Урталтаа нэг лого байх уу те, артталтаа нэг юм зураг байх уу те, эсвэл урталтаа амар гоё зурагтай байх уу те, эсвэл нэг юм одоо айдл майдлын зураг байх уу те, юмнуудыг ингээд хийх үгээд амар төвхтэй. Тэнгүүт яг нөгөө чиний бодоод байгаа шиг ингээд юм баланкуудын бэлдээд өгч. За гэж бодоод байгаа. Тэнгүүт ингээд бид нар нэг айхтар нэг тийм үн хөс нэмэлгүйгээр баланкуудын бэлдэж өгөөд хүмүүс өөрсдөө нөгөө DIY гэдэг шиг шууд тэрэн дээр ингээд өөртөөгөө дуртай юм хийвлүүлээд дуртай юм хийгээд явжвал баг илүү юм шиг санагдаад байгаа. Фотолкн дээр л бид нар зүгээр амар гоё баланкыг бэлдээд өгье те. Хартын материалын одоо нэмгэн бол нэмгэн зузаан дааван материалтай бол зузаан дааван материалтайг нь дээрээс нь аюуг нь тэр нөгөө нэг дотроо юм хөд мөтө оргилдог бол тэрийг нь тэгээд яг тэр технологиор нь хийлгэхэд өгч. Тэнгүүтлээ тэрийг нь нөгөө худалдаа авагч маань авангуудлаа өөртөө дуртай юмаа ингээд дизайн гаргаад ингээд хийдэг. Тим лайныг баг үүсгэжүүл хамаагүй л давуу талтай юм болов гэж хараад байгаа. Тэгэхгүй болохоор манай Монголд орж иж байгаа баланкууд дээрэс нь бодолтны чанар манар юмыг харахаар жоох бас яг сэтгэл төрж байгаа айгу цөөхөн байдаг.
Тэнгүүд яг манай одоо нэг залуучууд ч юм тэгж нэг юмд айгу баригдахаа болцсон юм шүү дээ. Өөртөө юник байх гад дээрээс нь өөртөөхөө нэг ингээд бодож байгаа дизайн юмыг бас ингээд оруулж гэж боддог болсон. Тийм учраас тиймэрхүү байдлаар бодвол гэнэ. Ажлыгсэн бодол. Зөв сүүлийн ч одоо хүмүүс баг өөрөө зурснаа тэрийг хэвлж өмсөд тийш. Тийм. Миний зурсан санаа гэж шүү. Тэгээ нөгөө ингээл яг одоо чинь дээрэд нөгөө сэтгүүлч гэж ганцхан юм мэрэгжил байлаа шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт одоо ингээл эн чинь подкаст хийж байгаа хүмүүс чинь баг сэтгүүлч болчихж байна. Бараг би одоо ингээл нэг бараагаа танилцуулаад эсвэл ингээл хямдрал урамшууллын ихтэй ямар нэгэн байдлаар би өөрөө ингээд ярьж чаддаг гэж ижил тэр нэг бараагаа аваад авч гараад буцаагаад тэрийг ингээд зардаг болоод ингээд тийм юм хөвсөд тийм тэгээ нэг жолооч нэг хүн болгон жолооч гэдэг шиг бараг л хүн болгон тэр ийм санаа хургуулж боддог. Дээрээс нь ингээд ийм бий жижиглийн нийгэмд бараг хөлөө олж авахар болох хэмжээний болчиход байгаа юм болов уу гэж бас хараад байгаа байхгүй. Зөв. За одоо ингээд таны брэнд юу нь яаж үүссэн, ямар бараа материал дээр зардаг те тэр талаар мэдлээ л да. Одоо тэгээд миний хамгийн сонирхолтой санаа болохоор ихэнх хувцснаар одоо урдаас орж ирж байгаа. Та бол ихэнх бүтээгдэхүүнээ бол Японоос оруулж ирдэг. Тэгээд энэ хувцсны чанар материалын ялгаа ямар их одоо ач холбогдолтой юм бэ? Яагаад чанартай өмс идэлгээ чухал юм? Хүний эрүүл мэндийн тэр одоо даав, полиместер гээ сая би нэрийг буруудэрч магадгүй энэ материалууд ялгаатай гэдэг. Энийг та гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Ерөнхийдөө манайхаа нэг 2 3 улсаар хийлгээд байгаа. За Португалд нэг хийлгэж байгаа нэг хэдийн байгаа. Японд хийлгэж байгаа нэг хэдийн байгаа. Хятад бас хийлгэж байгаа хэдийн байгаа. За тэгээд дээрээс нь бид нар одоо нэг Вьетнамын ганцны үйлдвэр судлаад байгаа. Тэгээд нөгөө эн чинь юм бэл сайн үйлдвэртэй ингээд харьцсан штэ. Тэгэнгүүт 3 сарын дараа 6 сарын дараа ч гэдэг юм те ингээд тийм лайн руу орчдөг. Тэгээд нөгөө ингээ хүлээлгэнд ингээд орчдөг. Тэнгүүтлээ нөгөө бүтээгдэхүүн гаргах чинь багадаа нэг 6-аас 9 сар шаардж байгаа байхгүй хамгийн багадаа. Энд чинь нөгөө нэг эхлээд тийм хөгжүүлэлттэй он дизайнаа явууллаа буцаагаад сэмплээ авлаа тэнгүүд сэмпл нь таалагддаг ч юм уу те. Жишээ нь энийг принтингээ хийлгэж хийлээ гэж бодоход нөгөөдгөө хатгуул болгоул гоё ч юм уу те санагдаад эсвэл ингээд одоо шинэ гарч байгаа технологиуд эсвэл ингээд явж байгаа л гинт нэг юм дизайн хийчихэл нөгөөдгөө ингээд илгээч хибээжсэн чинь нэг одоо чинь брэнд нэг юм гаргахтаа тэн дээр нэг өөр технологи ашигладаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө хийж исэн юм аа нэг иймэрхүү байдлаар ингээ хийжүүл гоё юм болоо гэд ингээд явахаар ингээд дунд чинь ингээд цаг хугацаа алдаад ингээ яваад идэг. Тэгээд ингээд нөгөө сайн юм хийх гээл ингээд төвлөрүүл байгаа шүү дээ те. Тэгээ энэ зурч ингээд зөндөө их цаг хугацаа алдчихдаг. Ер нь бол нэг 6-аас 9 сар ингээ болчдөг. Тэнгүүд бид нар чинь дээрээс нь дахиад нөгөө нэг Монголд адилхан ингээд юудэнтэй зам зүүн юм хийж байгаа хүмүүсээ бүгднийг нь өршөлтөж хийж харна шүү дээ ер нь бол. Тэгэхээр тэр хүмүүсээсээ нэгдүгээрт илүү гарахын тулд бид нар ямар материал ашиглах уу, дээрээс нь ямархуу байдлаар тэр нөгөө воркшопуудаа одоо ажлуудаа тий хатгамал байт юм уу, эсвэл принт байт юм уу, хэвлэл байт юм уу, эсвэл одоо өөр юу гэдэг тэднүүсийгээ бусдаас илүү гарах гал үзэж байгаа юм л да. Тэгээ иймэрхүү байдлаар явсараад нэг 9-өөс нэг 6-аас 9 сарын дотор нэг заагвар ерөөхдөө мэдлж байгаа. Тэг чин тэгээ заримдаа төвчгүй аваачаад за ийм хийж байгаа шүү гэж фэйсбુક дээр тавьчихна. Тэгээд тий нөө айгүй нууцлал чинь 6 сармаар явж байгаа л гинт нэг ингээл нэг сэтгэл мэтгэл хөдлөн шүү дээ. За нэг ийм гоё юм хийчихэ гэл. Тэгээд аваачаал тавиач. Тэгээд нөгөөтгөө нэг ялгаж байгаа л нэг гаргаал. Тэгээ эн чинь нэг бүтээгдэхүүн цөөхөн доогороос хийж чадахгүй шүү дээ. Мэдээж нөгөө том үйлдвэрүүтэй харьцаж л гоё чанар гарна. Тэнгүүд нөгөө эдлийн чанар, дээрээс нь материалын чанар те. Дээрээс нь нөгөө технологийн давуу талууд гэдэг юмнууд гараад ирнэ. Тэгээд тэр үйлдвэрүүд чинь яг чиний хүснээр хийдэг учраас өөрсдөө бид нар маш хичээх хэрэгтэй. Жишээ нь энэ дээр нь бид нар ийм дав ашигламаар байна, ийм материал олоод өгөөч те. Эсвэл энэ брендийн ийм одоо чинь юмн дээр нь энийг ашиглаад байна. Та эсвэл энийг хараач гэдэг байдлаар л баг ингээл хоорондоо ингэж ярьж байгаа. Зарим нөгөө нэг тэр брэндүүдийнхаа хувц сонор юм байгаа шүү дээ. Тэрнийхэн шууд юмыг энэ дундуур нь хөдөлтөж авч өгч явуулаад яг иймэрхүү төстэй юм хийчмээр байна. Ийм материалыг ашиглачмаар байна гэх юм. Ингээл одоо угаасаа нөгөө нэг сайн хийсэн газараасаа яг л нөгөө хуулаад суралцаал явдаг шүү дээ. Яг тэрэн шиг л ийм юм л ингээл процесс явсаар байгаа л тэгэл хамгийн сүүлдээ нэг бүтээгдэхүүн гарч ирэл нөгөө бүтээгдэхүүн нь бас
худалдаа авахч нь авах уу, арих уу те. Тэгээ гихмичлэгээр ингээд зөндөө олон шат дамжлага дамжиж ингэж явсараа гал сүүлдээ зарагдаж дуусаад эсвэл хямдраад эсвэл урдаан хүн худалдаж аваад ингээд дуусан гутал яг манай нөгөө хийсэн юмны үр дүн гарч ирж байгаа юм л та. Иймэрхүү байдлаар л. Материалын хувьд бол бид нар нөгөө нэг эхлээд айгүй тийм эрүүл мэндтэй монголчууд нөгөө даавуу айгүй бага ашигладаг. Тэгэхээр даавуу ашиглая. Дээрээс нь нөгөө зузаан даавуу ашиглая. Зузаан даавуу ашиглах шалтгааны юм гэхээр ингээ миний ингээд нөгөө нэг шкаф дотор ингээ байгаа юудэнтэй цамцуудыг харсан чинь хамгийн зузаан материалтай юудэнтэй цамц нь хамгийн удаан оршин тогтносон баг. Шкаф Билэгдсэн байна те. Урт ингээд насч л те. нас тийм. Тэгээ яагаад гэсэн юм хэрэг нөгөөдгөө ингээ хайрлаад өөрхөн амтнд өгөөгүй байхгүй. Ингээд байлгаад тий байлгаад за эн чинь ингээ бэжигтэй гэдэг ингээ байлгаад исэн байгаа байхгүй юу. Бусад нөгөө нэг нингэн материалтай юм уу эсвэл нэг жоохон ганцхан манц юмнуудаа заримыг нөгөө дүүнер мөнөртөө өгдөг юм уу эсвэл хайчдаг ч юм уу те хэмжлэнгээр ингээ яваадсан байгаа. Тэнгүүт нэг 10 хэдэн жил болсон юудэнтэй цамц цамцыг харахаар маш зузаан материалтай юудэнтэй цамц нь үлдсэн байсан. Тэгэхээр нь бид нар ер нь нөгөө хоёр дахь юудэнтэй цамцаа хийхдээ бид нар маш зузаан материал ашиглая гэдэг. Тэгээд нэг одоо чинь ээл ярьж марын юудэнтэй цамц нь ойролцоогоо нэг 1250 граммаас дээшээж ин татдаг. Тим юудэнтэй цамцыг бид нар хийж тэндээсээ бас нэг олон худалдаа авагчд ихтгэлтэй төрүүлж тэгж явсан гэж үздэг. Энэ жил болохоор бид нар одоо энэ жил ер нь бол ингээд нэг 2.5 дахь жил бараг ингээд 3 дахь жил рүү орж байгаа. Судалгаа хувцснууд эхлээд явж байгаа. Тийм процесс нь. Тэгээ энэ жилээс бид нар юу их гэж юм гэхээр арай жоохон тийм хөнгөн материалууд гэхдээ нөгөө бороо нэвтэрдгөө, салхи нэвтэрдгөө ч юм уу те. Тэгээд дээрэс нь бид нар гутал руу, кет рүү орё гэсэн юм бодолтой зориод 2026 онд ажиллаж байгаа. Одоо нөгөө даавууч ингээл хийгээд ерөөхдөө болчлоо шүү дээ. Худалдаа авагч нар маань бас нэг хүн гэхэд л нэг дор хаяж нэг 3-4 үдэнтэй цамцтай болсон. Зарим нь болохоор нэг 3-4 бодоологтой болсон ч юм уу те. 20-30 амжтай болсон. Идлээд яваал тий. Тэгээд итгэхгүй. Тий, тэгээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тэд нартай зориулаад нэг хантаац хийдэг юм уу те. Эсвэл күртэг хийдэг юм уу. Эсвэл нөгөө борооны цов муу хийдэг юм уу те. Ингээд өмсгөр аягүй тийм кул гоё харагддаг тийм цов хийдэг юм. Дээрээс нь бид нар одоо нөгөө нэг пүүзэн дээр бас ажилтдаг, кетэн дээр ажилтдаг тийм офс хувцсан дээр ингээд шууд өмсчдөг юм. Арай амар тийм гоё готлнуудыг хийдэм өгсөн байдлаар иймэрхүү байдлаар ингээд өшөө ингээд манай бүтээгдэхүүнүүд ерөөхдөө томроод ингээд явж байгаа. Зүг. К50 гэдэг нэрийн дор одоо ингээд хүний бүх хэрэглээнүүд орж ирж штэ тий. Бөмбөг гутал гэдэг дээрээс нь доош бүгд. За тэнгуут нь сая хоёлаа одоо материалын чанараа үйлдвэр дээр ингэж одоо процессуулалтын талаар ярьцлаа л. Одоо ингээд энэ К50 гэдэг брэнд бас ингээд чи үүсчээ яваад штэ. Лого ингээ янз янзаар хувьсаад одоо К50 гэдэг та бүхэн фэйсбүүк дээр оруулын пэйж нэгаа вебсайт нэгаа К50 цэг юм гээд тэгэхээр оронгуудаа ямар бараа материал харагдтал байгаа л та. Тэр энэ брэнд хөгжүүлэхэд юу н ямар үед ямар бэрхшээл тулгарч जैन те. Зүгээр цаасан дээр байгаа брэнд чинь яг бод бүтээгдэхүүн бодол хэрэглэгчдэр өчж जैन те. Ямар одоо замналыг туулва, ямар бэрхшээл гарч ив энэ хугацаанд. Бид нар чинь манай найз бид хоёр нийлээд анх дэлгүүр нэгээд зөвөр нөгөө би нэг хэсэг нөгөө нэг пүүзнээсээ хөндөрсөн байсан. Тэгээ манай найз чи буцаад энэ рүүгээ ороо. Чиний угаасаа хийж чаддаг юм чи энэ байна. Тэгээд буцаад бид хоёр дэлгүүрээ сэргээгээд тэгээд К50 гээд нэрлээд тэгээд явсан. Тэгээ ерөөсөө нөгөө нэг тэр брэнд үүсгээдэн ч гэдэг юм уу те эсвэл ингээд нэг ерөөсөө бодоагүй. Биднээс чинь ерөөсөө ганцхан зорилготой. Тэрний юу гэхээр ориг пүүзийг Монголд зарах. Ийм л зорилготой байсан эхнээсээ. Тэгэл нөгөөтгөл зардаг байсан. Тэгээ ингээ явсаар хагаад сүүлдээ нөгөө нэг пүүз зарахад чинь бас нэг маркетинг хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор ингээд нэг оймс хийлгэж чаа. Тэнгүүт нөгөө оймс чинь бас чанартай байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүт нөгөө оймсоо ингээд хүнд ингээд бас нэг пүүзтэйг ингээд бэлгэлэхэд бас нэг гоё чанартай оймс бэлгэлсэн. Нөгөөд чинь нэг ингээд 2 жил мэл өмсчүүл бас тэр хүн чинь бас бодно шүү дээ. Эдний оймс чинь бас гоё юм байна. Тэгэхээр бас буцаад очих юм байна гэдэг ч юм уу. Тэрийг нь харуулахын тулд бид нар ингээд юм оймс. Тэгээд явсаар хагаад ерөөхдөө нөгөө нэг пүүзнээс гарч байгаа ашигын маржин ерөөхдөө айгүй багасцсан. Ягаад тэгэхээр ковидын дараа
одоо Nike-гаас илүүтэй нөгөө Hoka One One ч юм уу те эсвэл Long Cloud гэдэг зөндөө брэндүүд хажуугаар нь гарч ирээ. Дээрээс нь New Balance ч бүүн бол. Тэгээ Puma Muma гэдэг ингээд нөгөө хажуугын өмнөд нь илүү амар идэвхтэй яваад дээрээс нь сая нөгөө нэг ковид орчин онлайн бизнес амар хөгжчихлөө шүү дээ. Солонгосоос пүүз авчирдаг ихчнэр те. Тэнгүүтлээ одоо юу гэдэг хятадын нөгөө Devu гэдэг нэг аппликейшн байна. Тэнгүүтлээ Солонгосын Cream гэдэг бас нэг аппликейшн байна те. Японд Sneaker Dunk гэдэг. Эднүсээс манай монголчууд баг ингээд нэг 7 дугаар ангийн хүүхэд шууд ингээд пүүзээ хөдөлтөж авах хэмжээний ийм мэдлэгтэй. Тэгээд дээрэс нөгөө хэдэн каргонуудтай холбогдоод ирэхдээ юмаа ингээд авдаг болцсон учраас биднээс одоо юу гэдэг нэг юм төрсөдрийн бэлгэнд явж байгаа бүүз ч юм уу те эсвэл ингээд ерөөхдөө нэг танил таалын хүрээний хүмүүсийн захиалгыг тэгээд нэг тохиолдлын чанартай юмнуудыг зардаг болоод тэрнээс юм шууд масаар нь ингээд олноор нь тэр бүүзийг зараад дундаас нь ингээд ашиг болоод тэрүүгээрээ ингээд түрээсээ төлөө цалингаа тавиад ингээд явах боломж нь ерөөхдөө хомигдчихэ. Нэг хүн жишээ нь ингээд дэлгүүрийг ажилуулж байгаа тохиолдолд бол тэр бол ингээд болно л доо. Одоо чинь өдрийн тийм 10 шиг бүү зарлаа гэд нэгээс нэг 50,000 төгрөгийн цэвэр ашиг одоо чинь олё гэж бодно шүү дээ. Тэгэхээр тэр чинь 10-ыг зарлаа ингээ 500,000 тэнгуүлээ сарын 15 сая болчих шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь ганцаараа ажиллаж байгаа учраас төрөөсөндөө нэг 6-7 сая төгрөг төллөө гэж бодоход арталтаа нэг 7-8 сая төгрөгийн цэвэр ашигтай гэхээр ерөөхдөө энэ чинь нөгөө нэг хүний одоо нэг ажилчинтай юм модель дээр бол айгүй гой болоод байгаа. Тэнгүүт нөгөө бид нар шиг нөгөө нэг олон салбар дэлгүүр ажиллаулмаар байдаг. Дээрээс нь бас ингээд олон хүүхдүүдтэй олон залуучуудтай ингээд ажилламаар байдаг. Ингээд явхаар тэр нөгөө нэг зарж байгаа бүтээгдэхүүнийг чинь авж байгаа хүнийхэн тоо дээрээс нь буцаагаад нөгөө зарж байгаа орлого нь ингээд бодоод үзэхээр яг л нөгөө дүндээ дүн таарчаад. Тэгээ бид нар нөгөө нэг ингээд бас хүнд бас нэг жоохон юм өгөх гээд ингээд үнтэй бүүз авсан байна шүү дээ. Тэр чинь тэгэл нэг 2 жил 3 жил хадгалагдаад ингээд ирэхээр зүгээр тэр чинь нэг юм банкнд мөнгө хүүгөө хадгалуулсан тий баг хасах хүүтэй хадгалуулсантай адилхан хэмжээний юм болчихж байгаа байхгүй. Тэгээд дэлхийн зах зээл дээр нөгөө Nike маань унаад үнэн нэлээд унсаа. Одоо ч унаал явж байна. Ер нь одоо хямдардаг бүүз гэж баг байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээд нэг Kobe Mobi нэг идэхэн бүүзнүүд л нэг жоох өсөж явах шиг өөр нэг айхтар тийм юу байхгүй. Тэгээд ер нь зүгээр мөнгөтэй тэгээд нэг жоохон интернетээр ингээд серфинг хийдэг хүн eBay дээрээс ч юм уу те эсвэл StockX ч гэдэг юм уу эсвэл нөгөө Goat мод одоо Goat нь хаагдсан байна хаагдаг нь сайн мэдэхгүй. Ингээд тэгээд Cream тэр нөгөө нэг Sneaker Dunk ч юм уу те сайтуудаас дээрээс нь бас юм нөгөө нэг жижиг юм ритейл сайтууд байгаа шүү дээ. Дээрээс нь бас нэг Nike-гийн өөрийнх нь үндсэн сайт ч юм уу те. Эднүүсээс ингээд онлайнаар шууд карта холбоод худалдаад авах юм бүрэн боломжтой болсон болохоор биднүүсийн яг нөгөө хэрэг бидний нөгөө нэг олноор нь зардаг ч юм уу те эсвэл ийм юм ингээд ерөөхдөө байхгүй болчих. Бид нар чинь нөгөө дунд нь ингээд дамал хийж байгаа шүү дээ. Дам одоо ингээд нэг 58 л тийм 50-аар авлаа тэнгүүдлээ 80-аар зарлаа дундаас нь 30 төгрөг харлаа тээврийн зардалтай 10 төгрөг төллөө тэнгүүдлээ 20 төгрөгийн цэвэр ашиг гаргалаа л гэдэг ийм л бизнес хийж исэн шүү дээ. Тэрнээс өөр юм байхгүй. Тэгээд иймэрхүү байдлаар ингээд явж исэн учраас бид нар үйлдвэрлэгч болох хэрэгтэй юм байна. Дээрээс нь бид нар нэг юм 5 жил те 10 жилийн дараах биш. Магадгүй 50 жилийн дараа ч юм уу те 100 жилийн дараа манай хүүхдийн хүүхд ч юм уу те аваад явчих нэг тийм монголчууд те тэнгүүтлээ бид нар ч одоо нэг 3 сая хүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэд нартай зөвхөн зориулагдсан юм ихний 10 жилдээ хийя. Тэрнийхээ дараа бид нар гадагшаа гарья. Тэрүүл яг одоо биднүүсийн юмаа хийлгэж байгаа үйлдвэрүүд нь шүү дээ. Дэлхийн одоо giant том брэндүүд л байгаа шүү дээ. Яг л адилхан тэднүүсээс захиалга аваад KTV гэдэг нэртэй, Carhartt гэдэг нэртэй те, Stussy ч юм уу, эсвэл Kit ч юм уу те, эсвэл одоо юу гэдэг ингээд одоо Колумбиа ч гэдэг юм уу те, ингээд нэрээр л гаргаад байгаа болохоос яг үнэндээ бүгдээрээ адилхан баг. Төлөвч нэг байгаа те. Ер нь бол бараг л адилхан болчиход байгаа. Тэнгүүд яг үйлдвэрүүд чинь болохоор дотроо
Нөгөө S дэрийн үйлдвэр тэнгуүтлээ AB гэл ингээл ангилчилсан юм л да. Тэнгүүд одоо хийлгэж байгаа үйлдвэрийн хамгийн гол нь маш сайн судална гэдэг чинь л одоо биднээсийн хувьд л хамгийн том асуудал байна. Дээрэс нь бид нар үндэсний хэв маяг оруулах хэрэгтэй. Манай жишээ нь худалдаа авагч гадаад явууллаа гэхэд манай нэг юм өмсч явж штэ. Тэгэхэд тэр хүн ингээд бас нэг жоохон тэрүүгээрээ ингээд гангарах те. Өөрийгөө бас нэг гой харагдчих гэдэг бас нэг мэдэрчээр тийм хэмжээний л юм хийчих хэрэгтэй юм болов уу гэж бас хараад байгаа юм. Нэг тийм л. За тэгээ одоо К50 гээ тодорхой хэмжээний хүмүүс мэддэг байнга хэрэгэлдэг болчиход шүү дээ. Тэгээд энд одоо сая хэлж гэнэ одоо том үйлдвэр чухал үйлдвэрүүдээ сонгох нь чухал гэсэн. Тэр үйлдвэрээ сонгочоод дараа нь тэр үйлдвэртээ одоо захиалга өгөөд одоо юу гэдэг те холбогдоод бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлэх гэх бас нэг процесс байгаа шүү дээ. Тэгэхээр брэнд үүсгэх явцдаа ямар асуудлууд гарч ирдэг энэ харилцаа холбоо connection өөрөө бол одоо Японд сурч ирсэн Япон хэлтэй л ах те. Тэгэхээр одоо ингээд ямар асуудлын дундаас босч ирвэ чинь амар хэлбэр юм гэж байдгүй шүү дээ амьдрал нь огчаанд л. Тийм. Ингээд бүтээгдэхүүн хийх явцад чинь одоо манай нөгөө нэг ингээд зөвхөн дотор хувцас байгаа байхгүй юу? Бид нар дотор хувцсыг амар гоё болгочихъя гээд. Тэгээд нөгөө нэг би Supreme-ийн дотор хувцас айгүй хөмсөх дуртай. Ер нь бол бейсing. Тэгээд тэр маань ингээд нэг ширхэг нэг 100 орчим доллараар худалдаж авдаг. 50-100 долларын үнэтэй. Өнгөнөөс бас хамаарат өөр үнэтэй. Тэгэхээр тэрнтэйгээ ер нь адилхан юм хийлгээд авчуулаас зүгээр юм уу те. Нэгдүгürt өөрөө бас өмсчих юм. Хоёрдугаарт бас хүмүүст ингээд өмсүүлжүүл бас тэр чинь нэг юм эвтэйхэн ингээд нэм тав дахь байгаад штэ. Тэгэхээр би нөгөө даавуугийн судлаад тэгээд дээрэс нь ерөөдөө загвар могор юм нэгээ судлаад ингээд явж байгаад эхний байдлаар өгсөн бохгүй. Тэгээд нөгөө нэг даав нь юусэн ингээд тохирохгүй тэр чинь марг жил болчихж байгаа. Надаа ингээд сэмпл явуулаад байгаа шүү дээ. Ийм хийвэл яаж ийн, ингүүл яаж ийн. Тэгээ нөгөөдөл нь ингээд ерөөсө болдгоо. Тэгээ би нэг иймэрхүү л би материалтай ерөөхдөө юм хийлгэмээр. Тэгэл явсаар агаал нөгөөдний жилийн дараа бүр сайн материал олчихж байгаа хөөхгүй. Бүр амар сайн материал. Тэр нь нөгөө нэг юм хүүхдийн яран те хувц мөвцийг ашигладаг юм сундаг дав. Айгуу гой суналттай нөгөө зөөлөн эхэлттэй тим дав. Гэж сундахаар маш сайн сундаг те. Тэгээд нөгөөдгөр эхлээд нэг хийлгэж байгаа. 5,000 шиг хийлгэлээ ялаа. Тэгээд тэгсэн чинь тэр нь бараг нэг 16-7 хоногт дууссан. Би нөгөө нэг амар рекламадсан. Манай худалдаа агч нараас надад амар итгэдэг. Тэгэл нөгөөдөлөө зарчаал үжсэн чинь эхнээсээ ингээл гомдлоод ирчих واخхой. Гуйн 8-аар сунжээ мунжээ хитрхи гуй дээр ингэсэн. Би нөгөө нэг юм гуйны сонлтын тийм амар ингээд нөгөө адилхан ингээд сончно гэж юусо боддог. Яг нэг угаачаар буцаад зүгээр болчиход байгаа юм л да. Би бол нэг тэр чинь нэг 2 сармаар ингээд өмссөн байгаа байхгүй. Өмсөж байгаа дараа нь тэр чинь туршиж үзчихэд за окей болж байна гэнгүүтлээ би үйлдвэрлэлийн процессор нөгөж байгаа байхгүй. Гэтэл чинь манай нөхдүүд нөгөө нэг дотор хувцаа 2 хоног өмсдөгтэй 3 хоног өмсдөг. Тэнгүүд 7 хоног өмсөнгөт нөгөөх нь бас хамаагүй ингээд амар сунаа явчихдаг. Асуудлууд хараад. Тэгээд нэлээд бас гомдол яасан гарсан. Тэнгүүд нь тэрийг нь дахиад юу яагаад. За одоо энэ гуйны асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тэгээ жоохон орто олгоод тэнгүүтлээ гуйн шийдээ. Тэгээ гуйн шийдэх гэж бас баг 9 сар болсон. Нөгөө гуйных нь тэр суналт байгаа шүү дээ. Тэрийг нь багасгаад гуй ерөөс ямар ч асуудалгүй сунахаар болох тул. Тэгээ ингээ явсараа би яг цэвэр 100% даав материалтай. Тэгээд ерөөхдөө айгуу гоё тийм төгс зөөлөн материалтай тэгээ 5 тухтай дотор хувцас хийж байгаа. Одоо манай дотор хувцас айгуу сайн зарагдаж байгаа. Нөгөө эргэжтэйчүүд чинь ингээ нэг нэгнтэйгээ ингээд нийлхээрээ нэг нэгэндээ хилдэн шүү. Тэнгүүтэл ингээл захиалганд ингээл онлайн захиалгын харангууд ингээ 2-3-2-3-аар ингээл бэж яж байгаа ингээл 5 мовдох өдөр аягүй хорч хагас өдөр өдөр. За шоуцныхаа дараа ярьсан шүү. Энэ аягүй дажгүй мажгүй л гэж ярьдэн шүү. Тэнгүүд нөгөөдх нь хаанаас авах тиймэр гэл ингээл яриад ингээд авдаг. Иймэрхүү байдлаар аягүй манах зарагдаг. Ингээ явж байгаа ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тавцсан гомдол ирээд тэрэн дээрээ тулгуурлаад цаашаа хөгжөөд байгаа нь шүү дээ. Тийм. Ерөөдөө бол ингээд ерөөсөө тийм одоо нөгөө
байнгын өдөр тутам ингээд зарагдах боломжтой бараа бүтээгдэхүүний одоо сайжруулалтыг хийхийн тулд ерөөсөө л комент чухал. Тэр хүмүүс одоо ингээд муугаар яриад те муулаад ингээд байгаа нь биднэрт амар хэцүү байгаа ч гэсэн яг үнэндээ тэр нь ерөөсөө л тэрүүгээр л өгчих юм бэл. Тэгээд тэднүүсийг л маш сайн сонсоол тэгэл явж байгаа тохиолдолд тэр өдөр тутмын одоо чинь омос гэдэг юм уу те дотор хувцс гэдэг юм уу подолк гэдэг юм уу тэр чинь тэгж явд. Бид нар бол ерөөсөө тэн дээр одоо 100% итгэсэн. Бид нар одоо дахиад дараа үйл нэм дотор өмд хийх гэдэг байгаа байхгүй. Оо за. Би одоо нэг дотор өмд тушаалгаа ер нь өөрөө хийлгчээд тэгэхээр ингээд арай жоохон нэмгийн биш те зузаанч биш. Гэхдээ ерөнхийдөө бол боломж нь. Тэгээд тэрийг ингээд өмсчих тийм дотор өмдийг бас туршаа явуулдаг. Өвлөлийн үед өмсөх дотор өмд гэж тийм үйл ерөнхийдөө залуучууд өмсөх дотор өмд. Дээрээс нь бид нар одоо манай нөгөө нэг байнга зарж байгаа энгийн омс байгаа шүү дээ. Тэр яг өвлийн омс биш байгаа. Тэгэхээр бид нар ийм Канад манад те энэ тэнд байгаа өвлийн омснуудыг ерөөхдөө нэлээд ажиглалтыг за 2 3 жил бас төлөвлөсөн. Тэгээ энэ жил бол нэг яг өвлийн омс гарах чи гэсэн чи жоохон зориг хүрэхгүй. Нөгөө зарагдахаа байжул яг нэгдүгürt нөгөө бид нар чинь ер нь бол 9 сар 10 сард л авчирч ижил өвөл зар дуусгах юм билээ шүү дээ. Тэгэхгүй болохоор ингээ 12 сараас хойш 1 сарын дундаас ингээд хийж чадаагүй л хожигдчих юм бэл. Тэгэхээр за энэ жил ерөөхдөө болигээд айгаад. Одоо ч тэгээд нөгөө 40 гарчгаар ерөөхдөө ингээд хүн бас айдаг болчихдээ бэл. Эрсдлээсээ. Тий. Урд нь чинь нэг 30 гаруй нас мастай махтал тэгэл за ингээд хосоолгосэй тий. Яавал яа гэдэг ингэдэг байсан. Одоо ч бас жоохон бас ингээд за энэ болохгүй шүү гэдэг ингээд цаанаас хүний мөн чанар галдаа одоо нас цаанаас ингээд хэлдэг болчиход тийм байгаад. Зөв. За одоо ингээд маш сайн материал сонгоо чанартай бүтээгдэхүүн гаргаж ирэх чинь тэгэхээр ер нь ингээд яг байнгын худалдаа авчих юм уу та бүхний одоо байнгын үйлчлүүлдэг хүмүүс ер нь хэрхэн бий болж бүрэлдсэн бэ? Одоо энэ итгэлийг юун дээр авч явж одоо байнгын хүмүүсийг тогтоож байна. Энэ чинь одоо ихэнх бизнесүүд айгүй чухал гадаг байхгүй юу? Манай подкаст үзэж байгаа хүмүүст таас тэтгэлээ. Ер нь ийм байлээ. Манай монголчууд ч нэг юм нөгөө нүүдэлчин ард түмэн штэ. Тэнгүүд угаасаа генд нь байдаг заяа. Одоо ингээд нэг бүтээгдэхүүнийг би ингээд 500 мянган төгрөгөөр тавиад байх юм бол тэр хүн бол тэрнээс өөдчдөг. Нэг харлаа, хоёр харлаа, гурван харлаа тэнгүүд л за угаасаа л эднэр байдаг гэдэг ингээд бодцдог. Тэгэхээр нөгөө худалдаа авагч нараа өөдөөхгүй байх хэрэгтэй байгаа тоххой. За өөдөөхгүй байхын тулд яах юм гэхээр үнийг ингээд нэг 500-аас гинт 250 орлоо ч юм уу те. Яг алдаж болно шүү дээ. Угаасаа алддаггүй юм гэж байхгүй ч. Тэгээд байж байгаад нөгөөтгөө бүр болохгүй бол 150 руу оруулаад ч юм уу те. Унгаан зөө. Тэгээ байж байгаа нөгөөт чи ингээд хямдхан болцсон байна гэл ингээд бодож штэ. Тэнгүүт нь буцаагаад 500-аас ингээд дээшээ 600 руу ч юм ингээд оруулдаг ч юм уу те. Ингээд нэг юм онцох шиг ингээд байгаад ах юм бол тийм манай монголчуудад ингээд тийм дортой бас айгүй тийм хэрүүл хийн. Яг уу угаасаа ингээд танайхан ингээд хямдардаг эсвэл танайхан ингээд гэл юм байна штэ. Буцаагаад ингээд л үнээс ч ингээд айгүй хөрг ингээд зарим нь орж хаа тэрийг тэдээр авчмаар байна ч гэдэг. Ингээд юм тэднэрт тийм сонирхолтой байгаа даахгүй үнэндээ зүгээр бид нар ингээд зүгээр ерөөдөө л ингээд үнээр ингээд тоглоод байгаа штэ. Тэгээ тэднүүсийг зүгээр өөдөө ахгүй тулд л ингээд үнээр ингээд тоглоод анхаарлыг нь барьж штэ. Анхаарлыг нь барьж байгаа. Тэгээд яг нөгөө ерөөдөө яг ингээд ингэж явж байгаа л нэг дундаж нэг юм юу гаргаал ашиг гаргаал тэрийгээр ингээл буцаагаал цалингаа түрээсээ тавиал ингээл болчихж байгаа юм л да. Тэгээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэй гэл ингээл манайх бол одоо зүгээр ингээл ерөөдөө л ингээд худалдаа авахтай ингээд цуглуулаад явж байгаа газар ихгүй. Тэрнээс нэг тийм амар оож зодлоо ашиг болоод сэнжир болоод байгаа юм байхгүй. Ямдруулаад байгаа нь тий нэг юу байгаад үн нэмээд байгаа юм байхгүй тий. Заримдаа алдагдaltaй зарна. Заримдаа уус ашигтай үн тавина. Гэхдээ тэр дунд нь ингээд нөгөө манай худалдаа авч нар амар хөгждөг юм билээс. Давхар тийм тий. Одоо ингээд тэр чинь манайхаас ингээд үн хямдарч ийн гэдгийг бас сурж штт тий. Буцаад ингээд үн өсдөг гэдгийг бас ингээд сурж байгаа байхгүй. Тэнгүүтэл нөгөө манай зарим худалдаа авч нар чи өөр ингээд нэг энэ тентгийн газар бас хэрүүл мөрүүл хийсэн явчихдаг. Айгу өөрхөн. Тэгэл ингээд
цууг ингээл худалдаа өгч нартайгаа дагаал ингээл тий хөгжүүл би чамд айгүй сони юм яриа зав. Цаамч ингээд подолк байхгүй. Одоо энэ подолк шүү дээ. Манай хийсэн подолк. Тэнгүүд нөгөө юм гадаад дотоод ингээд явдаг юм бас хүмүүс байгаа шүү дээ. Ажил ингээл энд нүгээр явдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар дундаас манай нэг худалдаа өгч. Манай подолкийг ингээд аваад мөссөн байгаа байхгүй. Тэгээд энэ чинь 99,900 зарж байгаа бодолго шүү дээ. Ер нь бол хямдхан бохгүй амар хямдхан. Тэгсэн чинь нөхөр заараагаас төстэй нэг бодолго авсан байгаа байхгүй. Бүрбэрээ орж бас нэг бодолго нэг сая гаруй төгрөг авсан шүү. Эжэндэмээс бас нэг 150 200 мянгаар бас нэг бодолго авсан юм байна. Тэгээ ингээ энэ тэндээс ингээ авсан байгаа. Тэнгүүтлээ харьцуулт хийж үзсэн байгаа байхгүй. Идлээ те. Тийм манай бодолгыг тэнгүүтлээ нөгөө ерөнхийдөө бодолго өмсдөг юм чинь нэг өдөр өмсөөл шууд угаалгын машинд угаагаал ингээл араас нь дараагийнхаа нэг ингээл өмсөөл явж байгаа штэ. Ер нь ихэнх хүмүүс тэнгүүт тэгж үтсэн байгаа. Тэнгүүтлээ нөгөө захны суналт моналт тэгээ дээрээс нөгөө өнгөний ганталт манталт ба штэ. Тэднүүсийг ингээд харьцуулж үзээд тэгснээ дэлгүүр дээр нэг ирж байгаа байхгүй. Ирснэ тэгж байгаа. Ахын ингээд зөндөө үзлээ. Чи яг ямар газраар энэ подолкийг хийлгээд байгаа. Миний одоо энэ юуж харьцуулаад ингээ үзсэн юмнуудаас бараг бүгднгээс нь илүү шахуу байгаад байгаа. Ханд юундаа байна? Тийм ярьж байгаа. Тэг айгу сониугоц. Тэгээ ингээ бүр юм хэрэглэгч гэдэг ч юм уу аймаар байгаа байхгүй. Би ингээ жишээ нь подолкийг ингээд ерөөхдөө бол за шин даавгаар хийж байгаа те. Тэнгүүтлээ нэг хөөх ингээд завгаар гаргахж байгаа. Тэнгүүтлээ ерөөхдөө энэ подолк гэсэн байдлаар хандж байгаа штэ. Тэгэд ингээд даав бол угаасаа чанартай учраас тэр чанартай итгэхэд ингээ ажиж байгаа байхгүй. Тэгтэл тэр манай зүгээр нэг худалдаа өгч нэлээ олон брэндүүдтэй ингээ харьцуулаад үзэнгүүтлээ над дээр ирээд сониучрахад чиний одоо хийлгэж байгаа үйлдвэр чи хаана үт юм миний дүү. Би хэлэхгүй л те. Чи одоо миний угаасаа одоо хоолоо олж идэж байгаа гол юм шүү дээ. Тийм учраас судалж байгаа гэсэн. Тэгээд ахаа би танд ямар бодолтой тэрийг чи ямдруулаад өгчөө гэдэг гаргачихсан. Тийм баг. За тэгэхээр яг энэ хувцсны чанар болон эдлэгэнээс ингэж үнж одоо хэрэглэгчд одоо тий үлддэг юм байна гэдгийг ойлгохоор байна. Тийм ер нь бол яг вэ нөгөө нэг эн чин нөгөө ихний худалдаа авалтыг итгэж хийх бол аюу хэцүү юм шиг байгаа. Одоо ингээ харахаар нөгөө зарим нь одоо ингээд чинь хямдхан бахаар итгэдэггүй те. Эсвэл зарим нь үнэтэй бахаар үнэтэй санагдаад ч юм уу те. Хэмжлэнгээр ингээд зөндөө олон юм байдаг учраас тэр нөгөө нэг худалдаа авагчийн ихний худалдаа авалтыг л хэлгүүлэхийн тулд бид нар ингээл 9 чороор хатгаал Facebook дээр бүүст явуулах юм. Тэгэл зөндөө олон юм ингээд хийгээд байгаа шүү дээ. Сэдлийг төрүүлэх л юм одоо маркетинг гэх юм уу эсвэл юм худалдааны арга гэх юм уу те ийм хийгээл ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээ эндээсээ л нэг худалдаа авалтыг л нэг айтайгаа хийчих юм бол нөгөө хүн бол манахаас 4-5 удаа багтаа худалдаа авалт хийчих боломжтой болж ирж байгаа. Тэнгүүд манайх яалчгүй материал сайн байгаа тийм. Манай монголчууд ч юм бол угаасаа материалыг бол амар үздэг юм л. Одоо ингээд нэг аимс ингээд хүн бэлгэлэн шүү дээ. Тэгэхэд тэр хүн яг уу нэг юм добр юм биш дээ. Тэгэхээр тэр хүн ингээд за гэд авж байгаа ч гэсэн намайг гарсны дараа ингээд энэ нэрээ яг яадаг материал ингээд үздэг жишээ нь манай монголчууд Монгол хүмүүс тийм сониоч байд юм билээ. Тэгээд баг нэг юм энэ яагаад ингээд байна гэдэг те. Тэрний л ерөөсөн юмнаас болоод ингээд явдаг. Тэгээд нөгөө нэг юм өөдөнтхай ард төмөн учраас бид нэр ерөөсөө өөдөж болохгүй. Худалдаан дээрээ ерөөсөө өөдөж болохгүй. Аль болох тэднийгээ хаппи байлгаад дээрээс нь тэд нартай ингээл амар гоё тийм сюрпризүүдийг л ингээл байн задлал ингээл байх хэвээр. Тэгж л ойлгохдаг. Бас их гой одоо мэдлгүүдийг авч яана. Бас энэ төрлийн бизнес хийдэг хүмүүс одоо манай подкастыг сонсож байгаа бол хэрэгтэй юм ярилцлаа гэж бодож байна. За тэнгуут нь ер нь ингээд гадаад харилцаа, communication тухайн үйлдвэртэйгээ харилцахад ер нь ямар асуудал гардаг. За хэл бол одоо яг угаасаа л өөр хэлээр харилцаж байгаа. Тэгэхээр тэр үйлдвэрүүд дээр одоо бага тоогоор мэдээж авахгүй олон тоогоор захиалж ир тэр нь үнэн хямдхан гарна тий. Тэгэхээр энэ одоо харилцааг одоо дийлийг амжилттай болгоход ямар зүйл нөлөөлж байна? Та ер нь яаж одоо бүтээгдэхүүнүүдээ ингэж
авчирч байна. Би миний бодлоор бол их олонтойгоор л хийж байгаа бах. Тийм биднээсийн нөгөө нэг үйлдвэртэй харьцахад хэрэгтэй юмнуудын хамгийн ихнийх нь бол одоо IG-ийн followers-ын тоо. Одоо Өөрийнх нь брэнд их нөө. тийм одоо чинь манайх байгаа шүү дээ тий. Мгм. Манайх чинь одоо нэг 50,000 followersтэй ч юм уу тий эсвэл 200,000 followersтэй байх юм бол манайх чинь тэр газартайгаа харьцахтаа нэг тэрний худалдааны төлөөлөгчтэй ч юм уу харьцаж байгаа шүү дээ. Тэрнээс одоо шууд ингээл нөгөө захирал махиралтай харьцна гэсэн ойлголт өөр нь байхгүй шүү дээ. Мгм. Айгу цөөхөн бохгүй. Мгм. Тэгэхээр тэр худалдааны төлөөлөгчтэй харьцахад биднээс нөгөө нэг итгэлцлийн төрүүлэхийн тулд яах ёстой юм гэхээр нэг 50,000 лайктай ч юм уу те 50,000 фолловерстэй ч юм уу те байх юм бол нөгөө талдаа харьцахад арай хэлбэр болчиход. Бараг нөгөө нэрийн хуудас нь IG-ийн followers Зүг болчиход байгаа. Ер нь бол. Ааха. Тэгэхээр тэрүүгээр ингээд бид нар нэг ийм ингэж хийж байгаа маа тэдэн жилийн хугацаанд ингэж хийж байгаа маа ийм газартаа ингээд хамтраад үзчихээ. Одоо ингээд танахаар ийм хэлгэмээр байна. Ийм байна, тийм байна гэдээ ярих юм бол арай бас өөр болж байгаа юм гэхдээ. Хоёрдугаар асуудал нь юу гэхээр бид нар нөгөө нэг гаргаж байгаа бүтээгдэхүүн ба штэ. Тэрийгэ маш сайн мэдээд эхний сэмпл ирэхэд тэрийг ингээд сайжруулалтын нэгээд маш нягт хандж байгаагаа нөгөө хүмүүстэй бас ингээд мэдрүүлэх хэрэгтэй байхгүй юу? Нэг жижигхэн одоо нэг юу гэдэг деталууд дээр ингээд комент үлдээгээд те нөгөө хийсэн юм дээр нь өнгөн зөрчсөн байвал ийм байна, тийм байна. Бүгдийн сайхан нэг нөгөө ихтэй ээлдэг айгуу гоё ингээд тайлбарлаад ингээд бичиж тах хэрэгтэй юм шиг байна. Тэгэх юм бол энэ хүн чинь нэг иймэрхүү юм дээр ингэдэж шүү те. Тэгээд тэр чинь бас нэг нөгөө үйлчлэгчтэй л харьцаж байгаа шүү дээ. Тийм учраас дээрээс нь ер нь бол ковидын дараагаас эхлээд одоо альч улсын үйлдвэрүүд бүгд айгүй тийм найрсаг болцсон юм. За. Яагаад найрсаг болсон гэхээр нөгөө ковидор ч ингээл хил хаагаал тэнгуүтлээ үйлдвэрүүд зогсоод бүгдээрээ ингээд ерөөхдөө хэцүү болчихж байгаа шүү дээ. Тэрний өмнө чин эдгээр чинь нөгөө нэг хидэг газрынхаа л юм хийнэ. Одоо чин Tata Net гэдэг үйлдвэрлэл тэднийх чинь нөгөө North Face, Nanamica нөгөө Purple Label хийдэг. Тэнгуут тэд нар чинь тэрийг л хийдэг учраас тэдэрт нөгөө нэг өөр газраас юм аваадах шаардлага байхгүй. За баг одоо ингээд нэг би нэг 20 30 удаа чинь мэйлгчэд намайг тоохгүй байх чинь байдаг гэсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэд нар чинь нөгөө ковид болоод нөгөө үйлдвэрэн зогсоод ажилчид нь ажилгүй болоод те захиалгагүй болоод ингээд ирснийхаа дараа ерөөхдөө жижиг том гэлтгүү бас ингээд ийм найс хандах ёстой байна те. Бүгдэнтэй нас ингээд хандж агаад ер нь үйлдвэрлэлийг ингээд аваад явах юм. Дээрээс нь ерөөхдөө бас ингээд нэг ийм худалдаа өгчийг боожуулж болох юм байна. Одоо тэр чинь ингээд нэг юудэндээ цамц одоо чинь жилийн өмнө хийлгдэг байсан бол жилийн дараа чинь 5 юудэндээ цамц хийлгэн тийм үү? 3 жилийн дараа чинь тэр нь 20 юудэндээ цамц хийлгдэг болсон ч юм уу те. Эсвэл өөр ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд ингээд 5 жилийн дараа хийдэг болдог ч юм уу те. Ийм одоо кастомеруудыг өөрсдөндөө бас ингээд татаад оролцуулах. Тиймэрхүү юмнуудыг ингээд нөгөө үйлдвэрлэж хийдэг болсон. Тэгээд айгүй тийм нөгөө найрсаг болцохоор буцаагаад одоо бид нар шиг юм нэг жижигхэн тий нэг хэдэн пүүз зардаг дэлгүүр чинь ийм брендинг үүсгээд тэнгүүтлээ айгүй гоё өмстэй болоод айгүй гоё дотор хувц хийдэг болоод айгүй гоё фотол гэдэг болоод айгүй гоё юм юудэнтэй цаан цаан хийдэг болоод тэгснээ одоо бид нар ч мөр даваад $600-700 зарагддаг Gore-Tex материалтай юм жакет мэкт байгаа шүү дээ. Эднээс чинь бас хийх гээд ингээд явж байгаа шүү дээ. Хэмжлэнгээр ингээд биднүүсийг ингээд боожуулаад өгч тийм л. Давхар өөртөө харж штэ өсөлтөө тий. Тийм. Тэгээд бас энэ талаасаа ингээд харахаар ийм боловч нөгөө талаасаа бид нар чинь нөгөө нэг үйлдвэрийнхаа ерөнхийдөө боол нь болоод өөрчдөг. Яадаг тий. Одоо чинь хөгжүүлэлт хийж байгаа. Хөгжүүлэлтийн тэр үйлдвэр чинь ингээд мөнгө л хийгээд өгöd нь шүү дээ. Бид нар чинь за чинь ингээд нэг 5,000 ширхэг дотор хувцч юм те эсвэл 20,000 ширхэг оймс гэдэг нь шүү дээ. Тэнгүүд тэр чинь ингээд тэнд чинь ингээд цул цулаараа ингээд ашиг нь орж эхэлж байгаа байхгүй юу? Ер нь л тэгэхээр ингээд тэр үйлдвэртэй бид нар ингээд ерөнхийдөө ажлыг ингээд хийгээд өчөж байгаа нэг юм үйлдвэрийн ажилчин болоод байгаа. R&D, research and development болчихж шүү дээ. Тэнгүүд эндээс нөгөө үйлдвэр чинь яг юм дээр илүү хожиж байгаа байхгүй. Юу зөндөө мэдээд авцсан. Мэдээд авцсан. Тэрийг хөрүүлээд өөрсдөө бус тэрлэгчтэй өгдөг. Нэг иймэрхүү юм ингээд шүү. Би сая ингээд шүү. Би сая сүүлд ингэсэн шүү дээ. Бид нар хотлоо ярьдаг хүнд нэг 2 жил гарангийн хугацаанд сагсны өмс хийх гээд үзээд. Тэгээ яагаад сагсны өмс хийх болсон гэхээр би ч нөгөө Японд сурж байгаад
2009 10 оноос эхлээ пүүз зарсан гэсэн шүү дээ. Мгм. Тэгээ миний төсөөлөлд чинь 2025 он гэхэд Монголд ингээд хууль пүүз баг зарагдхаа байна гэсэн юм төсөөлөлт байсан бохоггүй. За. Дуурай амил те пүүз ерөөсөө бүр байхгүй болчих байх. Ийм амар гоё юм гэгээлэг юм боддог байсан. Гэтэл чи яг гэсэн дөр маа дуурай амлын зах зээл бараг л 90% багш шүү дээ. Үх тийм. Тийм тэгээд юуны оригинал бүтээгдэхүүний зах зээл маш бага. Ингээ улам л ингээд томигдоод нийгэмдэр нөгөө дундаж давхарган багасаад ирэнгүүт нэг бол амар үнэтэй, нэг бол хит хямдхан гэсэн юм руу ороод тэгээд бас хит хямдханаас хит хямдхан биш байгаад байна. Тэгээ энэ манай нөгөө юм зарж байгаа хүмүүсээс жоохон сэтгэлгүй байт юм уу эсвэл яа тийм нөгөө худалдаа авагч нарын эсвэл ойлгож авахгүй байна уу? Хамгийн одоо хямдхны муу материал те. тий авчираад нийлүүлээд байгаа байхгүй. Тэрнээс болоод ингээд ерөөс юм хөгжихгүй. Ийм байдалтай л байгаа юм шиг хараад байгаа. Тэгээ бид нар ч нөгөө тэрний одоо эсрэг сөрөөд байна уу те. Одоо зөв юм ирчин буруу юм ирчин сөрөөд ингээд уулна ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээд чанартай бүтээгдэхүүнийг хямдхан үнээр ч бас авч болдог. Дээрэс нь чанартай бүтээгдэхүүнийг ийм жижигхэн газарч хийж болдог гэдэг юмыг л уулна ингээд танилцуулаад ингээд явж байгаа. Ийм л юм бид нар хийгээд байгаа. Биднээс магадгүй нэг 10 жилийн дараа ч юм уу те. Нэг гадагшаа гараад гадаадын зах зээл дээр юм гэсэн бодолтой ерөөд яваад байгаа. Тэгээ сая нэг 2 жил гарангийн хугацаанд бид нэр саксны өмс өгчүүлээд тэгээ 2 жил гарангийн хугацаанд чинь бид нар саксны өмсийг чинь баг нөгөө талд нь нэг адилхан адлифтер төстэй өмстэй ингээд өмсүүд хараад нөгөөх нь Монголд ингээд зарагдаад өөр одоо чинь гадны бүтээтэн хөгжүүлэгч л хийж байгаа шүү дээ тий. Ингэх мэтлэнгээр ингээд юм юмнууд явчихж байгаа. Тэгээ бид нар тэгээд дунд нь дахиад энийгээ сайжруулах хэрэгтэй юм байна, ийм байна, тийм байна гэд. Ингээ явсаар хагаад бид нар сая бас нэг саксны 100,000 төгрөгөөр зардаг. Омс хийлгүүлээд. Тэгэл бага хараалгал Facebook-ээр. За. Яг тэ чинь нөгөө 100,000 төгрөгийн өмсөхөр зарим хүмүүс амар хэцүү санагдаад байгаа байхгүй юу? Яг үнэндээ саксны гоё өмс чинь нэг $50-60 л байгаа шүү дээ. $50-60 гэдэг чинь нэг 200-250 мянган төгрөг. Тэгээ би одоо ямар үнэтэй юм зараад эхэлж байгаад ингээл бас тэр чинь дунднаас ингээд шаналж байгаа юм чи. Би бороо юм ич шиг боллоо. Энээс хойш дамп борчих хөтэй гэл. Тэгэл дэлхийн хамгийн үнэтэй өмсийг судалж үзлээ. Шинэ чинь нэр чинь $1,500 хэвчээ шүү дээ. Ямар өөр юм тийм. Юу тийм вэ? Шинзландын улаан бууг байт юм байна. Оо за. Тэр улаан буугнаас нэг жилдээ нэг 20 г ноолоор гард юм байна. За. Тэр ноолоораар ингээд нэхэд хийцэн өмс шүү дээ. Нэг ойролцоогоор €1,500 зараг. Фүү, ноолоор нь бугын ноолоор. Тэгээд тэр одоо хамгийн үнэтэй зарагддаг тийм өмс байт юм. За. Тэгэхээр биднүүсийн чанаас нэг $20-30 зарж байгаа юмс ч юм бол зүгээр угаасаа л жирийн тэр одоо энгийн зүгээр саксны өмс байгаа шүү дээ. Тэрнээсээ бараг нэг 2-3 дахин ямтхан мөртлөөсөө бид нар маш сайн технологи ингээд шингээж хийчээд нөгөө худалдаа авагчтай буцаагаад өгөх нөгөө худалдаа авагч маань тэн дээр нөгөө тэрийг ингээд хүлээж авахгүй тэнгүүтлээ угаасаа ингээд барьж үзэхгүй л мэдэхгүй шүү дээ тий. Тэнгүүд барьж үзээд ойлгосон нь найз нөхөдтэй хэлээд нөгөөдх нь аваад ингээд тэгээ нэг 7 хоног шаналцсан байж гинт худалдаа авалт гэсэн тэгсэн. За 100,000 төгрөгийн өмс чинь зарагдаад эхэлж байгаа шүү дээ. Тэгэл за би ер нь бол зөв юм хийжтэй. Тэгээ миний нөгөө хийсэн шалтгаан юу гэхээр бас энэ ч нэг одоо залуу тамирчид тий хүмүүс чинь бүгдөө ингээд тэп хийдэж чадахгүй. Тэгээд чинь тэпээр орож байгаа сакс тоглоод байгаа шүү дээ. Тэгээд тэмцээнд тэнгуү тэп чинь нэг тэп чинь чинь $20,000 байхгүй. Тэнгуү нэг удаа ороход. Тэнгуү чи 2 хөлөнд ороход $40,000 болчихсон. Тэнгуү тэр хүн чи өдөр болгон тэпдүүлээд саксаа тоглоод байна гэж байна. Харин цаг байна дээ тий. Тийм. Харин цагаас гадна тэр чинь мөнгө байгаа даа. Ажиллагаа. Тэгээд энэ нөгөө залуу тамирчид чинь бүгдөө тэгж чадахгүй штэ. Тэнгүү нөгөө шагааны бэртэл гэмтэл гээд асуудал руу ордог учраас бид нар нөгөө тэрийг ингээд 100,000 төгрөгөөр 2 жилийн туршид 100,000 төгрөгийн өмс хийгээд 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 100,000 төгрөгийн өмс хийгээд
бид нар маш сайн бас ядаж оймшиг нь төгөлдржүүлээд ингээд инновац хийгээд сайжруулах шаардлагыг нь байгаад байсан бохгүй юу. Тэгэхээр нөгөөтгөндөө ингээд жоохон мангар ч юм уу те шатаад тэгээ нэг өмс гаргацсан. Тэгээ одоо тэгэл зараад. Зүг. Тэгэхээр нэг юун 100 мянган аимшиг хүмүүс яг тэгж бодож магадгүй. Тэгвэл би бас одоо ингээд бас өөртөө ингээд нэг симплийн ингээд аваад үзлээ. Тэгээ үнэхээр сонио юм байд юм. Би өмнө нэг тийм сонсчод ингээд хэсэг секшнэр эн чинь хөлтөрхөөрөө бомбоогоор хаалмалд ингээд нэг юу робот машин юм шиг те. Эйгүү сонин сэтгэл төрсөн л тоо. Тэгэхээр энийг хөгжүүлэхэд орсон тэр нэг хэсгээр чинь материал нь өөрөө идэм байх те. Тийм. Энэ хөгжүүлэлтийн зардал чинь угаасаа тэгээд гарч ирж байгаа 100 мянган төгрөг болж байгаа гэдгийг л та хэлээд байгаа шүү дээ тий. Технологи шингээд одоо ингээд зүгээр энгийн өмс чинь даавуу өмс байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр нөгөө халдирдгүү утасны технологи ч юм уу те эсвэл одоо нөгөө хүний хөлсөнд ингээд хөлдрөхөд буцаад зууралт нь нэгсдэг технологи ч юм уу те. Тэд нар чинь ингээд шингээд ирэхээрээ тэр утас болгон чинь тус бүрдээ өөр үнэтэй байгаа байхгүй юу. Дээрээс нь нөгөө тийм гоё өмс хийж байгаа юм чинь мэдээж дизайн дээрээ бас анхаарал хандуулна те. Тэгээд тэр чинь нөгөө нэг үйлдвэрлэл нь одоо юу гэдэг юм зүгээр энгийн өмс хийдэг нэхмэлийн машин дээр нэхгүй байгаад байгаа. Ингээд тийм олон юм ингээд явж байгаа учраас тэр чинь ингээд үнэн өсчдөг. Тэгээд тэрийг нь одоо чинь гадаад бол чинь тайлбарлахгүй л тийм надтай адилхан ингээд би нэг 100 мянган өмс ижлээ дөнгөдлөө 100 мянган өмсөө тэгж хийгээд гэж ярихгүй шүү дээ. Ерөнхийдөө тэр чинь нөгөө яг тэр авж байгаа ниш тэр чинь бол ингээд зүгээр нэг ниш продакт байгаа байхгүй юу. Дөнгөж тэр чинь авж байгаа хүмүүс нь ерөнхийдөө ойлгоод авчдаг учраас тэд нар тайлбарлах шаардлага байхгүй. Манай Монголд болохоор нөгөө нэг оймс нь өөрөө бүр цоо шин бид нар бараг нэг юу гэдэг ирээдүйн юм хийгээд тавьчихсан юм шиг юм болоод байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд нөгөөдөлөө ингээд тайлбарлаад ихнээс бараг хүн болгон за ингээд ийм гэж хийгээд ингэсний үндсэн дээр ийм оймс ингээд болж байгаа шүү гэж юм тайлбарлах шаардлага гэж. Харин тий тайлбарлахгүй анх хараад би ч бас сайн ойлгоогүй. Тэгээд тайлбарлуулаад барьж үзэнгүүтээ ингээд нэг хэргийн чиг мэдчих байгаа байхгүй. Тэгэхээр нийтээр нь одоо educated болгох гэдэг шиг тэгжил яхал юм байна. Тэгээд одоо ер нь юм байгаа даа. Одоо залуучуудтай хандаж хэлэхэд Монгол улсыг хөгжүүлэхэд боловсрол хамгийн чухал юм байна. Ядаж те нэг сургууль төгсөх. Тэрнээс одоо юу гэдэг нэг ютуберийн хичээлийг аваад те тэр бол зүгээр л нэг амьдралд явж байгаа нэг одоо нэг замынхан нэг жижигхэн асуудлыг засаж байгаа болохоос биш. Яг тэр боловсрол гэдэг юм чинь их сургуулийн танхимд багшийн үгийг сонсоод те номын дуу сонсох гэж ярьдэн шүү дээ. Тэгээд тэр бакалаврын диплом байдаг юм уу те магистрийн дипломыг авсны дараа ерөөхдөө олж авд юм байна. Тэгээд одоо нөгөө нэг залуучууд донд нэг заавал их сургууль төгсөөгүй байхад те сайхан амьдарч чаддсан юм гэдэг юм. Ийм өрөөсгөл ойлголт айгүй их гараад ирсэн. Сайхан явж байгаа нь байгаа л. Гэхдээ тэр зүрийг харагдаад байна тий. 10,000-ны нэг штэ. 10,000-ны нэг сайхан явж байгаанууд нь байгаа тэн дээр яг. Гэхдээ л ер нь бүгдөө ямар нэгэн байдлаар дунд сургуулаа төгсөөд дараа нь их сургууль гэдэг юмыг төгсөх ёстой байна гэдгийг л би одоо юмн дундаас айгүй их ойлгоод байгаа. Зовж ингээд төгссөн сургууль нь яг ясам дээр амар болно те соёлын exchange тэнгуүтлээ мэдлэгийн exchange те буцаагаад нөгөө сурах арга барилд айгүй их нөлөөлдөг. Одоо бид нар чинь өдөр болгон сурч байгаа шүү дээ. Би ингээл одоо суугаал YouTube-ээс нэг юм харчаал тэрийгээ одоо ингэхүү гэл ингээл өдөр болгон бид нар хичээл авч байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд хөгшөрчөөд байгаа. Тэгээ одоо бид нар чинь ингээд нэг 40-тэй гээл өөрсдөө хойшин тавьж болохгүй байгаа байхгүй. Аль болох бид нэр 17-8 настай хүүхчиг хэмжээний тэр хүмүүсийн авж байгаа нөгөө нэг мэдлэг, мэдээлэл бүх юм байгаа шүү дээ. Тэрийг ингээд авах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр тэрний нөгөө нэг суур юм нь юу юм гэхээр миний нөгөө муу бакалаврын диплом л байгаа байхгүй. Би одоо тэгжил юус хараад. Тэгээд залуучуудынхаа сайн боловсроорой ядаж бакалаврын диплом аваарай. Тэр ер нь энэ амьдралын хамгийн чухал юм байт юм бэ шүү гэдгийг
Тэгээд нөгөө богино хугацаанд харахаар ингээд аюу амархан ингээ мөнгийг олж болдог, аюу амархан хийж болдог гэд ингээд хараад байгаа ч гэсэн яг үнэндээ бол тийм биш. Их гоёор хэллээ л дээ. Би бол үүнтэй бас их санал нэгж байна. Одоо жишээ нь за бакалаврт сурж байна. Тэгээд магистрт сурангуудаа бас олж хараагүй юмудыг олж харсан Тий. байхгүй. Тэгээд тэр нь юу яаж яах гэхлээр нэг хүний энэ сурах арга барил тогтоох одоо дээд сургуулаас энэ магистр бакалавр хийж явах явцдаа юу олж авдаг гэхээр дараачихын амьдралд нөгөө нэг одоо тухайн өөртөө тулгарч байгаа юм гитлэн давах тэр арга барилын ерөнхийдөө эхний шат хугтгун суугаад өгчт юм биш үү? Нэг үг үйт юм билээ. 10 жилдээ гэрийн даалгавраа сайн хийдэг байсан хүмүүс тэр нэг амар олимпиад яваад янз бүрийн те математикийн бодол модлогоо тэмдэг биш. Тогтмол гэрийн даалгавраа хийдэг гэсэн хүмүүс ямарваа нэгэн асуудал амьдрал дээр гараад тулахад тэрийг нөгөө даван туулах олон газраас ингэ судалж арил хийх те тэр чадвар автоматар суудсан байт юм байна гэдэг байгаа байхгүй. Зүгээр хүнээс хуулдаг гэсэн нөхдөд болохоор тухайн үед гоё явж байгаа боловч гэсэн юмд ингээд няцх нь илбэг байдаг гэж. Тэгэхээр гэрийн даалгавар хийж байгаараа тэр хүүхд маш олон төрлийн нөгөө хийхин тулд юм судалж штэ. Эрэлхийлээ те. Тэр чадвар ч айгүй чухал юм байна гэдэгтэй гэж хэлжсэн. Тэрнтэй адилхан таны ярьсан тэр одоо суур ихтэй сургуулийн дээд боловсролын суур үнэхээр чухлаа гэдэг бас ер нь их гоёор тайлбарлаж бидэнд хэллээ гэж бодож байна. Тийм, ер нь би бол одоо тэн дээр бол амар их бүр яалч юу ингээд үнэхээр энэ бол маш үнэн юм байна л гэдгийг л одоо яг ойлгоход. Ядаж хамгийн наад захын чинь нөгөө бараа бүтээгдэхүүний материалын гут нөгөө энэ яагаад гэхгүйгээр судлангууд чи ийм юм ш тэгээд ингэсэн юм байна гэдэг ч юм уу те. Наад захын одоо ерөнхий мэдлэг гэдэг шиг юм болох гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө яг гадаадаас сурахад ч бас айгүй их давуу талууд гарч ирдэг. Соёлын одоо жишээлбэл тийм гадаадууд юу хэрэгэлдэг үү те. Тэнгүүд монголчууд ингэдэг юм байна гэх юм. Гэх мэтлэнгээр юмуд бас айгүй их гарч ирд юм бэл. Тэр дундаас ч суралцаал, зарим дээр нь алдан, зарим дээр нь он тэгэл явсаар хаалт. За их сонирхолтой өрнөдлөө ингээд Сансуу подкаст ер нь дуусах чинь ханчаа тэгээ сүүлийн нэг асуулт маань болохоор ер нь одоо энэ ингээд бараа бүтээгдэхүүн бэлэн утасны зах зээл ажиллаж байхад ер нь хэр их одоо алдагдaltaй шатчихсан төгөөд юу байна хэцүү зүйлүүд юу тохиолж байна. Зөндөө алдсан. Эхлээд нөгөө нэг бид нар чинь нөгөө хувцсыг л хэлж байгаа штэ. Тэгээд нөгөө бараагаа зарч чаддгүй. Нэг 1500 шиг юудэнтэй цанц хэлүүлээд ирсэн. Тэгээ нөгөөдхөө ингээд зарах гэхээр нөгөө хүмүүс хүлээж авахгүй. Бид нар тэгээ тухайн үед нэг 249 мянга зангач гэдэг юм нэг уул нь боломжгүй тавьчих жоохгүй. Ингээд зах зээлийн харахаар гайгүй юудэнтэй цамцнууд чинь бүр амар үнэтэй байгаа байхгүй юм. Одоо манай стандартаар хийгдээд ирсэн юмнууд. Тэгээ бид нар нөгөөдхөө зарж чадахгүй үлээ үзээд. Тэнгүүтлээ нөгөө нэг юм багцалдаг болоод хажуугаар нэг оймс дагуулдаг тий эсвэл одоо потолк дагуулдаг ингээд иймэрхүү байдлаар ингээд явал. Тэгэл ерөөсөө биднээс ихний жилийн зорилго бол нөгөө ашиг болох байгааг зүгээр ямарсан таниулъя. Тэгээд дараа жилээ бид нэг бүтээгдэхүүн зарахтаа нөгөөдхөн дээр ядаж нэг бараа юм уу те хоёрхан бараа дагуулж өгдөг болёо. 10 бараа дагуулж өгдөг ш. Ингээд тэрнийхээ дараа жил одоо юу гэдэг арай өөрөөр болгож өгдөг юм те. Иймэрхүү төлөвлөгөө тавиад тэгэл явсан. Тэгэл алдсан. Гэхдээ буцаагаад бид нэр зөндөө олон худалдаа өгч олсон. Тэгээ худалдаа өгчт маань итгэсэн. Тэгээд энэ дагуул ингээл айгуу гоё явж байгаа. Эхлээд бол үнэхээр шууд хүн хүлээж авах юм бол айгүй хэцүү юм биш үү? Энэ чинь цаг хугацаа хөрч. Тийм цаг хугацаа амар их ордог. Тэгээд зүгээр нэг бид нар ингээд үнэхээр хөдөлмөрлөөд ингээл өдөр болгон яах вэ хүүгээл ингээл зөндөө их юм бодож төлөвлөвөл тэрнийхээ дагуу нэг сарын дараа ингийн 2 сарын дараа ингийн 3 сарын дараа ингийн энэ сартаа бол яг алдчихъя. Хамаагүй алдчих. За дараа сартаа жоохон ингээд олъё тий тэнгүүдлээ ингийн. Тэг манай ажилчид дунд ингээл цалинтай цалингүй яваал үргэлж амтай хажууд дагаал явж исэн хүмүүс зөндөө л байгаа. Тэгэл нөгөөдөлөө дараа нь урамшуулах цаг ирнэ гинэ тэгнэ. Тэгэл аль болох боломжоор нь юм цуг хамтдаа хийгээл тэгэл явсаар агаал яг үдих хүрч байгаа. Ийм л зүртээгдэхүүнүүдийг таны философор бол одоо эхлээд ашиг олохтой биш юм аа.
таниулах чухал байна. Тэгээ алдагдaltaй чамайг хүмүүс мэддэг болёо. Тэг үүний дараа одоо юм чанартай бүтээгдэхүүнээ нийлүүлье те. Үнэхээр хүн таньсан бол чанартайг нь мэдсэн бол дараагийн удаа бодолтой авалт хийж ирнэ гэсэн ийм философт явж штэ те. Тэр одоо ийм лээ. Ер нь одоо манай Facebook ч нэг 200,000 лайктай байхгүй. Тэнгүүд тэр дундаас нэг манайх руу ингээ ороод таардаг нэг 20,000 орчим хүн. Тэндээс нь худалдаа авалт гэдэг нэг 2-3 мянган тий. Тэгээд нөгөө хүмүүстэй ингээ бид тэр баг ингээд юмнуудаа ингээд өгөөд тэгээ буцаагаад нөгөө худалдаа авагч нар ингээд олоод ингээд яваад байгаа байхгүй. Дараа хүмүүс дараа ч юм бэлдээд ингээд ам маркетинг аваад ирж чинь тий. Яваад. Хэмжлэнгээр ингээд бид нар бол яваад байгаа юм. Юм ихлүүлэхэд бол угаасаа ямар ч юм дээр хэцүү байт юм бэлээ. Ялангуяа бүр ингээд өөртөөгөө нэртэй тий намайг ингээд нөгөө анх ингээд К50 гээд дэлгүүрийнхаа нэрээр анх ингээд нэг юм подолк хийгээд ингээд гаргаж хахад манай хамаатны хүмүүс дундаас илжсэн, найз нөхөд дундаас илжсэн. Чи ингэж яагаар зүгээр одоо юу гэдэг нэг өөр нэг гайгүйгоо шиг брендийн юуг аваад ирэхгүй яасан юм. Бэлэн барааг ингээд аваад ирээ зарчихгүй яасан тий. Эсвэл нэг бэлэн барааны франчайз авчираад тэрийг ингээд Монгол зарчихгүй яасан. Тэгхэн бол чи зовлонгүй амархан ашиг болоод аятайгаа шиг амьдрын штэ. Гэсэн байдлаар ингээд найз нөхдүүдээс хүртэл юм комент иржсэн зэ. Тэгээ нөгөө зүрүүд жоохон дээрээс нь тэнэг. Тийм болохоор ингээд нөгөө өөрийнхөө ингээд нэг бодоод байгаа юм байгаад байгаа шүү дээ. Ингээд чи ингээд нэг юм энд нэг юм ургуулад ингээд бодчоо тэнгүүтлээ нөгөөдхөө би нэг 5 жилийн дараа ингэчвэл нэг ингэч шүү гэдэг. Тэндээ ингээд жичрээд ингээд явсаар хагаад. Тэгэл нөгөөдхөө ингээд явуулаа. Тэгээ нөгөө хамтарч байгаа шүү дээ. Маа найзтай заримдаа очиж хэлээ. Ийм байна, тийм байна. Манай нөгөө найз ч бас ажил эрхэлдэг. Тэгэхээр нөгөө шууд юуруу орж ирч чаддгүй. Тэг өөрийнхөө тийм 100 орж ирч чаддгүй. Тэгэл би нэг очт зайлвал нэг жилдээ мэлдээ нэг ганц манд ирнэ. Яг нөгөө санхүү юм ингээд ингэчлээ юм л. Ингээ явсаар байгаад сүүлдээ нэг үсэн чи брэнд талцсан. Тэгээд манай найз тэгэд хөдөөгөр яваад нөгөө сургалт ороод ингээд явахаар нөгөө хүмүүсээс асууд юм байна. К50 гэж мэдхүү гэж асуудаг гинэ. Тэнгүүт нөгөөдөл нь мэдэн штэ гэдэг гинэ. Тийм болц тэгээд миний хөшин чи аваа гайгүй брэнд хийсэн юм шүү гэд. Манай найз тэгэд. Манай хамтрагч штэ. Тэг бид нар чинь зүгээр ингээд дэлгүүр нэгээ явжсэн тэгсэн чинь нэг бүс чинь нөгөөт нь ингээд нэг брендинг хийгээд ингээд ховц руу ороод ингээд явчихсан. Тэгэл нэг иймэрхүү байдлаар л явж байгаа. Гэтэ мэдээж одоо ингээд зовлонгуудаас их ярихгүй л юм л та. Зөндөө зовлон байгаа тий. Зөндөө мэдхгүй байгаа шүү дээ. Зөндөө ч хараагүй юм уу тий. Зөндөө олон алдагдал байгаа. Дээрээс нь зөндөө олон даваа хувчаа тий. Зөндөө олон юм ингээд туулаад тэгээд ингээд явж байгаа юм л баг. Тэгээс нөгөө зовлонгоо бүгдийг нас ярьж болохгүй. Тэгэл өнгөцгөө харахад бол их сайхан явж байгаа гэдэг нь. Гэхдээ нурууны арга шарахыг тайлаад харахад бол хинч мэдэхгүй тий ганцаараа тэгээд шаналж исэн үйдэг бол тухайн хүн л өөрөө мэддэм билээ. Тэгээд яг ингээд хүн харахад юм амархан тэр амжилтанд хүрсэн юм шиг тий. Амархан чадчихээн. Тэрнээс бол нэг тийм ингээл дигэн догон тий дээшээ доошоо уруудсан өгсөн зөндөө олон юм байгаа. Тэгээд ингээл ерөөхдөө яг ямар нэгэн хүн бүтээл сэтгэлгээгээр юмд хандаад маш удаан хугацаанд тий өдөр болгон давтаад ажиллаа сайжруулад хийгээд ерөөсөө залхууралгүй дээрэс нь бүтээл сэтгэхүүгээр юмд ингээд хандаад явах юм бол ямар нэгэн өдөр буцаад амжилтанд хүрдэг. Амжилт ирдэг. Зүтгэснийг нь хариу ирдэг. Зүтгэснийх нь хариу ирдэг. Тэгэхээр ерөөсөө зогсолтгүй хүн ажиллаж байгаа л хэрэгтэй. Тэр хүн 15 настай байна уу тий 25 настай байна уу 35 настай байна уу 75 настай байна уу 85 настай байна аа. Тэр хүн зогсолтгүй өөрийнхөө хүсэж байгаа юмыг бүтээхийн төлөө ажиллаж явах юм бол ямар нэгэн өдөр амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй явах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр буруудаж болно те. Маргааш нь ямар нэгэн байдлаар засаад буцаад эргээд амжилтанд хүрэхин төлөө хичээх хамгийн чухал. Тэр нөгөө иннер менталитигээ яриад байгаа шүү дээ. Тэр хамгийн чухал биш үү? Миний хараад байгаа. Зүг. За ингээд Сансуй подкастын энэ удаагийн дугаарыг дүрээд өндөрлж байна. За өнөөдрийн дугаар бол бид нар л яг жинхэнэ одоо бүрэн утгаараа санаа сууж одоо тэгээ бусад хэрэгтэй зүйлийг мэдүүлэхээр ийм дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд одоо аливаа нэгэн
зүйлийг тасралтгүй тууштай хөгжүүлэх юм бол яагаад ард нь гардаг, яагаад амжилттай болдог те унж боссон ч гэсэн эцэст нь хүрдгийг одоо мөнх эрдэнэ маань одоо өнөөдрийн дугаарын зочин маань Kata брэндийн үүсгэн байгуулагч маань бидэнд бас одоо сайхан дэлгэрэнгүй ярьж хүрнэлээ. Тэгээд энэ дугаараас та бүхэнд одоо авааштай зүйл одоо өөр ямар санагдсан те сэтгэлээс комент хэсэгт бичээрэй. Тэгээд одоо энэ брэнд маань одоо Kata гэдэг та бүхэн одоо Facebook вебсайт нь Kata CGM гэж байгаа тий. Ороод сонирхоод үзээрэй. Би одоо бас энэ брэндийг хэрэглэж боллоо. Тэгээ оймснаас эхэлж байна. Маш чанартай оймс. Тэгээд цаашлаад одоо дотор уцч идэм үү эрэгтэй үнэн бүх насныхын хэрэгтэй зүйлсүүдийг одоо ирээдүйд хийх юм байна. Зөндөө олон бас бид нар ярианаас сонслоо. Тэгэхээр цаашаастын одоо брэнд нь улам өргөжөөд тий. Та түрүү ярьжсэн дэлхийн зах зээл гармаар нэгжсэн гадаадын зах зээлд гараасаа гэж одоо өрөөж байна чин сэтгэлээсээ. За тэгээд энэ сайхан подкастнда урьж оруулсан Бадрада маш их баярлалаа. Бид хоёр чинь ер нь бол 10 гаруй жилийн өмнөөс л би энийг мэд хүмүүс шүү дээ. Тэгээд ингээ оруулсанд маш их баярлж байна. Тэгээд би бас нөгөө нэг ингээд юунаасаа болоод ажил юмнасаа болоод бас нэг айхтар тийм Facebook тэг сошиал орчин нэг айхтар өөрөө тийм идэвхтэй биш байгаад байгаа. Тэг ингээд гоё нээлттэй ярилцаад бас энэ дунд ч ингээд зөндөө олон юм бодогдож шít те. Ийм гоё подкастт оруулж өгсөн Бадрата маш их баярлалаа. Тэгээ цаашдын ажилд нь амжилт хүсье. За их баярлалаа. Тэгээд манай Сансуй подкастын зорилго бол мөн Эрдэнэ шиг ийм олон залуучууд байна Монголд гарч ирээсэ. Энэ подкастыг сонсоод өөр бус залуучууд байна урам аваасаа тий санаа суугаад өөрсдийн гэсэн олон ийм брэндүүд, олон одоо заавал брэнд гэхгүй аж ахуй компани, бүтээгдэхүүн инновацууд энэ бүгдийг нэвтрүүлээсэ гэдэг үүднээс Сансуй подкастыг хийдэг байгаа. Тэгээ та бүхэн маань одоо Монгол улсын одоо тий дундаж орлоготой инновац шингээсэн олон ийм залуучууд бүтээсэй гэдэг үүднээс Сансуй подкаст бол айлах таслахгүй юм хичээж байгаа. Тэгээ тийм учраас та бүхэн маань ямар нэгэн байдлаар өөрт хэрэгтэй зүйл одоо энэ подкаст яриануудаас сонсч авсан бол сэтгэл хэсэгт комментэр үлдээгээрэй. Бид бүгдээрээ уншиж байгаа шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа.